Хэлцэгдэж эхэлнэ. Энэ дээр бол олонхын их ашиг дээдэлж бие даасан зөвлөөс байр сууриа илэрхийлэх болно. Бидний популист гэдэг. Тийм ээ, бид олонхын төлөө явдаг. Хэзээ ч бид цөөнхийн төлөө байгаагүй. Цөөнх, эдийн засаг, улс төрийн бүлэглүүдийн ашиг сонирхол энэ ашиг математикийн тухай хууль дэндүү сайн үйлчилсэн. Тийм учраас оюу толгой, таван толгой энэ газрын тосны томоохон компаниудын талаар бие-даасан зөвлөөс асуусан удаа дараагийн үндэсний аюул байдлын зөвлөөс асуусан засгийн газар сайднаас асуусан асуултанд минь хариулаач. Бидний энэ олон асуултанд хариулж яагаад Монголын дийлэнх нийт олонход ашиггүйгээр уул уурхайн үйл ажиллагаа яваад байгаа юм бэ гэдэг энэ зүйл дээр хариулт аваад дүгнэлт гаргасны дараа ашиг математикийн тухай хуулинд өөрчлөлт оруулах уу гэдэг тухай ярих болно гэдгийг л бид сонирдуулж бие-даасан зөвлөөс олонхийнхаа их ашигыг дээдэлж ашиг математикийн тухай хуулинд байр суурь илэрхийлэх болно гэдгийг илэрхийлье. Ингээд